За би одоо Малайзд ирсэн байгаа шүү дээ. Тэгээд би гарч кофе авлаа. Гэрийн доороос. Тэгээд бахан жимс авлаа. Тэг бүгдээрээ хамтдаа идцгээе. За ингээд жимсийг ингээд зардаг юм байна. Малайзын юу мөнгөнд тэмдэгт нь ringgit гэсэн Malaysian ringgit тэгээд MYR гэж бичдэг юм билээ. Миний камер жоохон сонио фокусгүй байгаад байна уу? За яах. За тэгээд зүгээр ингээд айгүй олон жимснэтэй ингээд дандаа юм хийгээд ингээд тавьчихд юм байна. Яна юу яах вэ хаа юм маш яаж идэх вэ? Би зур гараад ич. Мөн бол манго. Би өчигдөр нэг TikTok үзлээ л дээ. Тэгсэн чи тэрэн дээр тим жимс тим юмд сайн ингээд тэгсэн байна. Тэгэхээр би бодлоо хөө нэр ингээд бас жимсний газар ирчээ жимс идэхгүй. Кофе чихэр идэ яваад байгаа хгүй юу? Сайн жимс идэх хэрэгтэй. Одоо миний биед одоо жимс л хэрэгтэй байна. Манго бол гоё юм байна. Яг ингээл ургасан манго зүгээр авал зүгээр хэрчиж байгаа хэрэг. Бар гэрийн тэндээс манго аваад хэрчиж байгаа хэрэг. Би нэг ихийг аваагүй. За дараагийн жимс болохоор Honey Rock Melon cut гэнэ. Honey Rock Melon гэнэ. За саяных манго байсан. ringgit гэхээр штэ. Барагцаагаар нэг 6,000 төгрөгөл юм шиг энэ гэж би бодсон. Энэний амтыг бол би яг сайн хэлж мэдэхгүй байна. Би юм лирэн дамж болохгүй. Энэ лирэн ингээ барьсан чинь амар хатуу биш айгуу гоё зөөлөн байгаадсан чи би угаагаад. Тэгээд аваад шууд идчихье гэж бодсон юм. Оо. Нойлын цаас. Тэгээд ерөөсөө ингээд одоо би ч энд ирээд одоо баг нэрээ 10 хоног ч байгаа юм биш үү? Энэ Синга энтерт ирээд маргааш 10 хоног юм биш үү? Тэгээ ерөөсөө сайн жимс идээгүй юм. Тэгээ жимс идэх хэрэгтэй гэдэг. Гинэт өчтөр санал шин. Жахтай. Гэхдээ ингээд энэ 5,900 болов юм аа. Тэгээд хамгийн таалагдсан манго байлаа. Хамгийн чөлөөг. Би таад өөрөө авснаа харуулъя. Им спрайт гэдэг гинэ. Тэгснэ sugar free юм ааш. Оо би sugar free юм авсан биш тийм шүү. Lemon sprite гинэ. Тэгснэ юу гинэ? Tampa Gula Parisa zest lemon zesty lemon Perisa гэдэг нь flavor гэсэн юм шиг байна. Витамин B3-тэй гэнэ. За ийм их юм уу? Нэг дор уух чааш. Би ямар ч кофе гоо. За тэгээд манай байрны гадаа нэг том дэлгүүр байна. Тэгэхээр би өчигдөр ингээд
мэдээгүй байж байгаа гараад юм гарсан чи харин тийм дэлгүүр байд юм ээ. Би энэ аваас энийхээс холдож чадахгүй байгаа. За тэгсэн чи ийм юм байна. Энэ штэ те ингээд нэг 20к 15к гэж хэлсэн үү? За баг 15 ч хүрэхгүй дээ. Ингээд өмс чинь. Тэгээ ингээд бэлхүүсээрээ ингээд нарийсах чинь. Гэтэ би дотор нэрэ хар юм өмсөе гэж бодсон. Тэгээд ийм уурт. Тэгэл зүгээр алчуурыг ингээл хөрхөн ингээл явлал тэгэл ингээ гадуур өмсөхд амар хууцтай юм. Тэгээ идэр чи ерөөсөн ийм л юм өмсөд халуунд яг ингэж л сэрүүлсэн. Би тулгаад оймс авсан. Би тулгаад бас ийм өмд авсан. I think it's small яа амар бариу өмд авт юм ааш. Гэтэ ингээ гоё өнгөтэй байгаад. Тэгээ дээдлийнх нь бас энэ өмсдөг юмыг авсан. Тэгээд бахан Малайзын би нөгөө нэг юм хөрөгчний наалт цуглуулдаг байхгүй юу. Тэр чинь тусдаа гараад би яг юм бага ахт манай гэрийн хөрөгч манай одоо нөгөө ээжийн гэрийн хөрөгч болохоор модон багхгүй юу. Тэгээ би ингээд төмөр хөрөгчтэй байж үзэх юмсан гэж аяг хүсдэг гэсэн. Тэгээд төмөр хөрөгчтэй олонгуудлаа. Ингээд ийм бахан сүвнэр авсан. Тэг өөртөө бас энэ хувцсан дээр өмсөх хэмэг авсан. Надаа шүү дээ би нөгөө юм нэг юм миний нүүрний хэлбэрт яг таардаг эмэг болохоор яг нэг юм урт эмэг гэдэг хэвгүй. Тэгээд би богинохон эмэг зүүхээр яг эрэгтэй юм шиг харагдаад. Би нөгөө Мики хаачаад тэгээд яриад байгаа юм биш. Одоо эмэг зүгөө амар удцсан. Эмэг орох нь уу? Тэг яг ингээд нөгөө юу Сингад ингээд гадуур явангууд нь штэ. Одоо яг ингээд тэр одоо хүний ингээд левел юм шиг байна. Сингад ингээд гадуур явангууд дандаа ингээд брендинг дэлгүүр заяадаг л Dior, Chanel, Louis Vuitton гэл. Тэгэл би зүгээр ингээд явж байгаа л ингээд нэг Chanel ороод нэг юм авах юм уу гэл ингээд одоо би чи ингээд нэг надад яг тийм хэрэгтэй гэдэг нэг тийм хувцсны талд ирэх тийм юм биш байхгүй. Тэг ингээд орол шууд ингээд авдаг яг юм бол ингээд хямдхан юм байгаад л тий. За энийг одоо ингээд авсан ч авах тэгэл нэг юм 10k гэл тий. Тэгсэн чи ингээд яг Chanel Manil руу орохоор тэгж болохгүй. Тэгээд Сингад байдаг дэлгүүрүүд нь болохоор ингээд дандаа нэг тийм айгу үнэтэй дэлгүүр. Тэгэл хийцгүй явж ийсэн аа. Let me just grab a bag гэлтэй. Бигээс нэг цүнх аваадах юм. Chanel ордог хэмжээний бас баяжаагүй л юм л та. Ирээдүйд тийм баян болох илгүүттэй. Зүгээр хийцгүй явж ийсэн Chanel руу халтарч ороод Prada руу ороод. Гэтэ сонио яг би ингээ өөрийгөө бодонгууд хүмүүс болохоор яг тэгдэм байна. Тийм л авах юмсан энэ. Надаа ерөөсөө тийм алга. Би яг тийм хэл. Гэхдээ яг тулгаатай уучраснаас хойш хэлдэг болсон байна. Их тийм мамаараа ингэ. Тэгээ Nintendo авахыг болохоор би Nintendo авах юмсан гэл. Би яг амар би яг энийг яг ингээд гэж ерөөсөө хэлж байгааг байхгүй. Тэгсэн чинь харин хөөрхөн ингээд надад шууд ингэ аваад өгд. Энэ эмэг өстө гоё юм байна тий. Иймэрхүү эмэгүүд тэгээд айгүй их байд юм байна өө ингээд амар зарагдтыг. Тэр чи яг ийм хувцсан дээр ингээд төрх эмэгзүүд юм л та. Гэхдээ одоо альчураа ингээд явчихар чинь доогуур ингээд чихээ гаргаж болох юм шүү дээ. Одоо ингээд нөгөө үсээ нуун штэ. Тэгэхээр ингээд эмгээ гаргах юм байна л та. Тэгээд бас эмэг юу зүтгэж болно болох юм байна. Тэгээд бассейн дотор бүр ингээд битүү нөгөө өмд альчууртайгаа яг тэгж орд юм л шүү дээ. Тэгээд би яг ингээд нөгөө нэг юу тийм одоо нөгөө хувцс өмсөн хүмүүсийг гадуур харчихсан. Би бассейнд харж байгаагүй. Бассейнд ороход зориулсан тийм бас хувцс байдаг юм л айгуу гоё. Бүх биеийг хаагаад, толгойг нь хаагаад, зөвхөн нүрийг гаргаад
Тэгээ нэрээ басны дотор бикини өмсч болохгүй гэдээ хэлсэн байсан. Заавал үргэлж хувц өмсөх ёстой. Гэхдээ эрэгтэйчүүд нь тэгэл гис үзээгээ гаргаал ингээл. Амар том гизээ гаргаал тэгэл байдаг юм шиг. Эмэгтэйчүүд нь яага болтгүй юм бол. За яг хөө. Би одоо яг ингээд энийг идээд дуусгачих заа. Хамгой. Би хэрэг гадуур явах юм бол би энийг ингээ өмсөө явъя гэж бодсохгүй. Гадуур авсан юм аа. Тэгсэн чинь халуун байна. Жоо хэлстэй байна. Халуун байна. Яг Куала Лумпурын юундагаа том ихэр барилга шүү дээ. Нэг Petronas Towers гэдэг юм л да. Тэгсэн чинь Petronas гэдэг чинь бензиний компани юм биш үү? Тэг би Mercedes-Benz Petronas гэж дандаа Petronas гэж бичсэн байхгүй. Тэг би Petronas гэдэг нь яг юу юм болоо? Зүгээр л Mercedes-Benz-ийг одоо ингээл нэг өөр компани болох гэсэн чинь Mercedes-Benz-ийг нөгөө спонсорлдог компани нь Petronas юм биш үү? Формула 1 дээр нэг колонк дээр бүр Petronas-ийн merch хийсэн. Би өөрөө тэр том явахаас өмнө явах хэрэгтэй л ахaltaа тэр том хоёр барилга руу очино. Тэгээ Petronas-ийн merch байвал авна. Өөр би Малайзаас юу авлаа? Тэнд байгаа нөгөө тэнэглэгчний шилжүүлэгч авсан. Тэгэл болоо доо. Тэгэл хоол хүнс ус зөндөө их ууж байгаа. Тэгэл болоо доо. За баярлаа. Яна би ингээд гадуур камер авч явахгүй зүгээр ингээд яг би одоо энд байгаа шүү гэл тэмшлий ихэр амир тэнэг байна. Окей, үтсэн баярлаа. I love you. Би таад амар хайртай шүү. Амар хөөрхөн ингээд бичлэг хийнгүүд ингээд бичлэгингүүд үзээд байгаа хгүй юу? Тэг ингээд нөгөө ямар ч ингээд утгагүй бичлэг хийсэн чинь ингээд 5-6 мянган хүн үзээ, 10 мянган хүн үзсэн. I'm just thinking right. Би одоо ингээд яг бас ингээл үзээд ахт нь ингээд постлоод л байх хэрэгтэй байх. Тэгтээ би ингээд гадуур яг явж постлж чадахгүй байна. За тэгтээ би ингээд энэний хойдолд ингээд оруулах хэрэгтэй бичлэг байл оруулна. За би дээр байгаа пүүлийг харуулъя. За.